2025 он үнэт металлууд гялцсан жил байлаа. Тухайлбал алтын анш 60 гаруй өрөсөж 50 гаруйдаа дээд зэрэг шинжилсэн. Төлөвлөнөөс жил өсөлтийг үзүүлсэн нь мөнгө байсан юм. Энэхүү өсөлт монголчуудын хувьд зүгээр ч нэг тоо биш. Бараг аль бүрт байдаг мөнгө аяг хэрэглээд төдий бас хөрөнгө оруулалт болон хувирч байна. Яг хоо түүхэд одоо ингээд мөнгө аяг худалдаад авчлаа гэж бодъё те. Тэгэхэд мөнгөнийх нь үнц нь байж байна. Дээрээс нь ур хийцлийн үнц нь гэж байж байгаа. Тухайн хүн зориулсан ганцхан ширхэг бүтээгдэхүүн бол бүр илүү үнцэнтэй болоо явчихна. Зах зээлд борлуулагдаж байгаа цулгуун стандарт мөнгөө аяг орц хэмжээнээсээ шалтгаалаад 400 мянгаас 2 сая 200 мянган төгрөгийн хооронд худалдаалагдж байна. Харин хэсэлтэнд анхны ур ухаан шингэсэн бүтээгдэхүүний үнэлгээ өндөр байхаас гадна өвөлмжлөлийн нэг илэрхийлэл юм. Түүхийдийн ханш савлж байгаа энэ үед бүтээгдэхүүний үн хэрхэн одоо өөрчлөгдөж байна? Хэр нөлөөлж байна? 10 жилийн өмнө нэлээд сайн хийцтэй мөнгө аягийг за бүр ингээд хамгийн хандсан үнээр 1 сая төгрөгөөр худалдаж авлаа гэж үтэй. Тэгэхэд одоо бол 1 сая төгрөгөөр за яах вэ л аяг худалдаж авна. Бараг авч чадахгүй аяг бол сая төгрөний гэдэг чинь одоо нэг хэдэн лам ордгийг одоо 10 лам орсон байлаа гэж бодъё те. Тэгэхэд одоо 10 лам мөнгө зөө өөрөө 5 сая төгрөг. Тэгэл улам өсөөл зүгээр ингээд нөгөө нэг ингээд зүгээр сууж идэл хөрөнгөнийх нь үнд өсөж байна. Манайх чинь энэ паалган хийцэл, халуун паалган хийцлэлээр явж байгаа. Халуун паалган маань яг уу гэхээр одоо 800 градусын халуунд шатаад шилэн гадаргуу үсгэждэг хаалгалаараа. Тэгэхээр урт хугацааны эдлэгээ даа. Нэг тэгээд паалган маань нэг одоо наад чинь нэг 50 дөнгө гэж байгаа. Тэгэхээр ингээд өнгөний ялгарч гисэн бас нэг айтайхан болоод энэ дуртай зураг гаргаж болдог болсон. Зураг ер нь бол мөнгө аяг одоо хийхээс илүү мөнгө аяган дээр зураг гаргадаг, уран зургийн аргаар, монгол зургийн аргаар гаргадаг болсон гэсэн. Тэгээ ялгарлал нь бол хамгийн тод ялгарлал нь энэ л юм да. Түүх агуулж болно, ирээдүгөө агуулж болно. Тэгээ одоо цагаа агуулж болно тий. Соёлоо өвлүүлэн үлдээж байгаа. Тэгээд илүү үн цэнтэй. Тэгээ бас юм үнэт металл дээр үлдээж байгаа. Монгол улс 2025 оны байдлаар 518 мянган тонн мөнгөний бүртгэгдсэн нөөцтэйч үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байхгүй. Энэ нь үйлдвэрлэлийн хугацааг уртасгаж өртгийг нэмэгдүүлээ зогсохгүй импортын хамааралтай болгож байгааг үйлдвэрлэгчид хэлж байна.